Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар иргэдээс ирсэн саналыг нэгтгэж өнөөдөр эдгээр саналуудыг үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг судлах ажлын хэсгийн гишүүдэд гардал өглөө. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 6 бүлэг хоргороо багц асуудлаар иргэдээс санал авсан мөн бүх яамд улс төрийн намуудыг хамруулсан өргөн царвартай хэлэлцүүлгийг өнгөрсөн 6 сараас эхлэн явуулсан юм а. 2607 ширхэг архивын нэгж материал бэлэн болсон байгаа. За тэрийг бид нар одоо энэ үндсэн хуулийн хэлэлцүүлэг дуустал улсын их хурлын хамгийн газраа бүрэн хэмжээгээр нь хадгалнаа. За үүний дараа архивын хууль заасан журмын дагуу улсын архив, нийслэлийн архивд холбогдох архивын байгууллагад нь хүлээлгэж өгөн. Үндсэн хуульд чухам ямар өөрчлөлт оруулахыг та дэмжиж байна вэ гэсэн асуултанд иргэд дараах байдлаар хариулсан байна. Жишээ нь сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох гэсэн асуултанд 274 мянган иргэн санал өгснөөс 75%. Тухайн жилийн улсын төсөвт шинээр зардал нэмэхийг хориглох гэсэн асуултанд 280 мянган иргэн санал өгснөөс 72%. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах гэсэн асуултанд 280 мянган иргэн санал өгснөөс 153 мянган буюу 53% нь тус дэмжсэн саналыг өгсөн байна. За мөн төслийн 3 дахь хэсэгт ерөнхий сайд болон засгийн газрын нийт гишүүний 3/1 нь улсын их хурлын гишүүн байж болохоор хязгаарлах гэсэн хэсэгт 270,672 иргэд санал өгснөөс 163,953 буюу 60.5% нь дэмжсэн байна. Засгийн газрын үндсэн чиг үүргийн 5 яамыг үндсэн хуульд нэрлэн заах, ерөнхий сайд 7 хүртэл яамыг нэмж байгуулах саналыг улсын их хурлд оруулах гэсэн хэсэгт 276,417 иргэд санал өгснөөс 164,241 буюу 59.4% нь дэмжсэн байна. Ирэх 7 хоногт үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар томоохон эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг нь үүний дараа бүх саналуудыг нэгтгэж дуусаад улсын их хурлд суудалтай болон суудалгүй намуудтай зөвшөлтсөлд хүрсний үндсээр үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцсийн байдлаар боловсруулан улсын их хурлд өргөн барих харуулжээ.